За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За маш тодорхой нэг асуулт асууя. За манай Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорон дээр сэлб нэгдсэн имлэг гэдэг нэг сайхан имлэг баригдсан. За ялангуяа Сүхбаатар Чингэлтэй дүүргийн одоо яг гэр хорооллын дунд баригдсан гэр хороолд амьдарч байгаа маш олон иргэд үйлчлүүлэх боломжтой имлэг баригдсан. 200 ортой. За тэндээ иргэд маань шууд имлэгийн тусламж үйлчилгээгээ авах боломжтой болох. За тэгээд 24 оны 10 сараас хойш ингээд бараг 2 жил амбулаторийн үзлэгээс өөр юм хийж чадахгүй байгаа юм л да. Яасан? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэмэлт сонгон шалгаруулалт зарлаагүй гэж хүлээгдэв. Гэхдээ нөгөө нэмэлт сонгон шалгаруулалт энэ биднээс шалтгааллах энэ ажлаа яаралтай хугацаа алдалгүй явуулчих болдгоо юм уу? Уул нь гэр хорооллынхаа дундаа нэг сайхан имлэгтэй болсон. Энэ чинь имлэгийн тусламж үйлчилгээ гэдэг чинь богинохоо хугацаанд заримдаа хүний амь авардаг нь шүү дээ. Улаанбаатар хот руу түгжирж ирсээр байтал тэр хүнд юу болох вэ? Би 2-7 хоногийн өмнө имлэг дээр очисон л доо. Сайхан имлэг. За мис заслын тэр өрөө таслахаа бол орчин үеийн одоо хамгийн сайхан бүх тоног төхөөрөмж нь хангагдсан юм сайхан имлэг. Хүний нөөцөө бүрдүүлээд байдаг. Нөгөөдөл нь ажиллаа хийж чадахгүй. Ягаад гэвэл эрүүл мэндийн даатгалын сандаа хамрагдаж чадав. За нэг статистик хэлье. Сүхбаатар дүүрэг дээр хавдартаа яг хяналтанд байдаг 1431 иргэн байна. 1431 иргэн хавдартаа эмчийн хяналтан дээр. За эдний дийлэнх нь бараг 80 хүн сэлб имлэгээс үйлчилгээ авчих боломжтой байхгүй. Гэтэл өнөөдөр авч чадахгүй эсрэгод 2 жил болж байна. Имлэгэнд баригдчихэд байдаг үйлчилгээг авч чаддгүй. Амбулаторийн үйлчилгээнээс цаашаага хитэрч чаддгүй. Хүмүүсийг хөвтүүлж чаддгүй. Эрүүл мэндийн даатгалтай хамрагдаагүй. Нэг сонгон шалгаруулалт хүлээгээд 2 жил болж байгаа шүү. Энийг нь яаралтай явуулаад өгчөж болдгоо юм уу? Энэ хавдартай хүмүүс чинь та нарын сонгон шалгаруулалтыг хүлээж чадахгүй шүү дээ. За энэ дээр маш тодорхой хариулт авъя. Энийг Сүхбаатар дүүргийн иргэд сонсож байгаа шүү дээ. Ялангуяа тэр хавдартай хүмүүс сонсож байгаа шүү дээ. Та нар энэ дээр яг тодорхой хариулт өгдөг надад. За ажлын хэсгээс 2 дээр хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Нэгдсэн сонгон шалгаруулалтыг бол даатгалын тухай хууль зааснад дагуу 3 жилийн хугацаатаагаар бол байгуулдаг. За 22 онд байгуулсан даатгалын нэгдсэн сонгон шалгаруулалтын хугацаа бол энэ 25 оны 10 дугаар сард бол дуусгар болсонтой холбоотой бол нэмэлт одоо нэгдсэн сонгон шалгаруулалтыг бол дахин шинжилэн зохион байгуулаагүй байгаа. За энэ нь бол бэлтгэл ажил 1-р бол хангагдаагүй байсан. За 2-р бол энэ 0-4-р тогтоол буюу лавлгаа шидлэн эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлэх тусламж үйлчилгээний оншин амралтай бүлгүүдийг одоо дахин зохион байгуул. За мөн төсөв хуваарлах зарчмыг одоо энэ тогтоолд орж байгаатай холбоотойгоор бол нэгдсэн сонгон шалгаруулалтыг бол зохион байгуулаагүй байсан. За нэгдсэн сонгон шалгаруулалтын журмыг бол шинжилсэн найруулгыг бол боловсруулж одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр бол хилцүүлэхээр эрүүл мэндийн яам болон сангийн яамнаас одоо санал авахаар бол өнөөдөр бол бид бүхэн хургуулж байгаа. За энэ сонгон шалгаруулалтын энэ удаагийн сонгон шалгаруулалтыг бол 3 үе шаттай зохион байгуулсан. Өмнө нь бол 2 үе шаттайгаар зохион байгуулж байсан. За эхний сонгон шалгаруулалтын 1-р үе шатанд бол эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал одоо нийлүүлэх ямар тусламж үйлчилгээг үзүүлэх гэдгийг бол магадлан. За 2-дугаарт нь бол эрүүл мэндийн эрэлт тухайн бүс нутагт одоо эрүүл мэндийн ямар хэрэгцээ шаардлага байгаа гэдэг эрэлт хэрэгцээг нь бол гаргана. За 3 дахь үе шатанд бол эдгээр одоо кластер суурилсан иргэдэд зориулсан төсөв хуваарлах зарчмын дагуу эрүүл мэндийн байгууллагуудыг бол сонгон шалгаруулалтанд бол оруулах ийм байдлаар явахаар байгаа. Сэлб имлэгийн хувьд бол эрүүл мэндийн амбулаторийн тусламж үйлчилгээгээр гэрээтэй байгаа. За бусад тусламж үйлчилгээнд дээр бол хавдрын тусламж үйлчилгээгээр бол Монгол Улсын хэмжээнд бол бусад Сүхбаатар дүүргийн эмнэлгүүд бас гэрээтэй байгаа. Хавдрын оншоор одоо хийм бай эмчилгээний оншоор бол. За Батнайрам гишүүнд тодруулъя. Тэгээ явардас нөгөө л нэг журам яриад инг журамтаа ингэдэг тэднэрлүү цаас явуулсан тэднэрээс хариу ирээгүй. Энэ дээр жоохон сэтгэлтэй хандмаар л байгаа юм л та. Би хэлж штэ. Хавдарт Сүхбаатар дүүргийн хяналтанд байдаг хавдартай иргэдийн 80% нь сэлб имлэгээр үйлчлүүлэх боломжтой байхгүй юу? Тэгэхээр энийг л яаралтай хийгээд өгчмөр байна л та. Энийг л яаралтай. Энэ дээр цаг алдаад амирг байх юм. Энэ чинь имлэг ашиглалтанд орсон бол тэр дорн яга хийгээд өгчөж болдгүй. Заавал бид нэг өөрсдийнхөө хүнд суртал яриад тэр журмын тэдэнд заасан энэ журмын энэ.
Одоо энэ дээр ийм нэг асуудал байна. Одоо нөгөө хамаг авсан нөгөө эмчнэр нь хүлээсээр байгаад хүний нөөцөө арай бүрдүүлж ажижтэл энэ тэндээс хүний нөөцийн булаагаад авчихсан. Энэ эмчнэр чинь тэнд удаан тогтохгүй шүү дээ. Уул нь тэнд нэг мэс заслал хийчмээр байдаг, эмчилгээ үйлчилгээ үзүүлчмээр байдаг, сайхан эмнэлэг баригдсан байдаг. А гэтэл энийг хүлээсээр байгаад тэнд амбулаториос өөр үйлчилгээ үзүүлж чадахгүй болохоор тэр хүмүүсийг ондоо эмнэлгүүд мөнгөөр зөхиод авчиж байгаа байхгүй. За нэмэлт 1 минут өгье. Тэгэхээр энэ дээр Батшугар сайдаа би таньдаас эндээс бас хичээнгүйлэн хүсмээр байна. Та одоо шинэ сайд болсон энэ эмнэлэг дээр яг хуу чинь яг гэр хороол дунд байсан болохоор байгаа болохоор манай скватер дүүргийн 13. Тэгэхээр цаашаа 13-аас цаашаага бүр зулсан лу Чингэлтэй дүүргийн тэр гэр хороолын иргэд бүгдээрээ үйлчлүүлэх боломжтой байхгүй. Тэгэхээр ялангуяа гэр хороолын иргэдэд үйлчлэгээ үзүүлэх энэ шинэ эмнэлгийг тусгаалan гарч байгаа иргэд үйлчлэгээ үзүүлэх боломж нөхцөлийг нь яаралтаа хуулигаа хүрээнд ямар арга хэмжээ авчруулах юм. Та тэн дээр нэг яавчлаад өгөөч. Тэгэхгүй бол одоо хамаг нөгөө авсан эмчнэрээ алдаад ингээд бас дуусла. Нөгөө эмнэлэг нь хүлээсээр байтал энэ 2 жилийн хугацаа өнгөрч штэ. Яг уу янз бүрийн журам байдаг л тэр журмыг чи өөрчилж болдгоо штэ. Журмаар тоглоодох юм бол ингээд 2 жил болтлоо хүлээж болохгүй байхгүй да. Энэ чинь хүн амын эрүүл мэндийн яг ажиллаж байсан үед яригдчихэж байгаа штэ. Амь нас яригдж байгаа штэ. Тэгээ Батшугар сайд хариулах нь зөв баха. Тэгээд энэ 2024 оны 10 сард шинээр баригдсан эмнэлэг амбулаторийн үйлчлэгээс өөр зүйл хийхгүй байж гэнэ гэдэг бол бас энэ эрүүл мэндийн салбарын хувьд анхаарах ёстой асуудал баг. Тэгээ Батшугар сайд энэ дээр хариулах нь зөв баха. Батшугар сайдын микрофон. Тэг бат найрамдал гишүүн бол маш чухал зүйл хэллээ л дээ. Бидний төвлөрлийг сааруулах бодлого эрүүл мэндийн яамнаас баримталж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө таны хэлж байгаа хавдартай иргэд бол хавдрын бай эмчилгээ цаашлаад ирвэл хими эмчилгээг бол яг өөрөө амьдарч байгаа хамгийн ойрхон эмнэлгээс л авах нь зүйтэй байгаа юм. Тэгэхээр цаашлаад одоо энийг бол хэрэгжүүлэх нөлөө ажиллана. Наадсахын жишээхэд одоо Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг бол хавдрын бай эмчилгээ болон хими эмчилгээ хийдэг. Үүний үр дүнд нь бол хавдар дээр очиж байгаа иргэдийн тоон 4% буурсан байгаа. Нэгсэн төвлөрлийг сааруулж байгаа. Нөгөө талдаа бол энэ одоо иргэндээ илүү л ойрхон л одоо хүн сурталгүй болж байна. Эсвэл заавал одоо хавдар руу очиод төгжрээд тэгээ эмчилгээгээ авчихснаас өөрт гэртээгээ хамгийн ойрхон ялангуяа Чингэлтэй Сүхбаатар дүүргийн иргэд бол бусад одоо тусламж үйлчлэгийг бол өөрийнхөө хамгийн ойрхон эмнэлгээс л авах нь зөв гэж харж байна л да миний хувьд ч гэсэн. Бидний одоо үндсэндээ бол төвлөрлөгөөс харуулна гэдэг чинь бол нөгөө нэмлэгт очиод ойчир дарааллын асуудал яригдчихэж байгаа шууд холбоотой л доо. За Лутагийн инх насан гişүн асуултаас